Чөлөөт хэвлэлийн төлөө ухамсарт үйл хэрэгэ зориулж яваа хүний үгийг өнөөдөр сонсцгоё. Олон нийтийн сүлжээний платформуд хөгжсөн хэвлэл мэдээллийн тоо дэндүү олон. Ингээд харахаар бидэнд хэвлэлийн эрх чөлөө хангалттай байгаа мэт өнгөндөө харагдавч хэмжээд үцхэд анзаараад харахад Монголд хэвлэлийн эрх чөлөө асуудалд орсон хүнд ангилалд байгаа. Тийм үед бид ярилцж байна. За танд өдрийн мэнд хүргэе. Та сайн яваад ирв үү? Сайн явж ирлээ. Тэ үзэгчдэд бас одоо мэнд хүргэе. Та ямар ажиллаар яваад ирв? Гадагшаа яваад ирсэн. За ерөнхийдөө нөгөө фитнесвэн нэрмжит одоо дэлхийн нөгөө сэтгүүл зүйн шилдэг одоо бүтээлийн шагнал гардуулах юм ёсолд яваад ирлээ. Тэгэхэд 2019 оноос хойш бол энэ шагнал бий болсон юм байна. Тэгээд тэр үеэс нь би бол одоо нөгөө шинжирчний хорооныхын гишүүнээр ажиллаж байгаа. Тэр фитнес маань бол өөрөө нөгөө Оросын бизнесмен л дээ. Тэгтээ одоо бол Грекийн иргэн тэнд нөгөө бизнесмен байдаг. Өөрийнх нь нөгөө одоо энэ сэтгүүл зүйн шилдэг одоо бүтээлийг дэмждэг одоо энэ буйныхын сан бол Швейцарын Цюрих хотод байдаг юм байна. Энэ бол нэг тийм сонин түүхэлтэй. Яагаад тэгэхээр фитнес нөгөө өөрөө одоо Оросд байж байхдаа тийм ээ. Бас нэг тийм хэлбэгдүүлэлт янз бүрийн юмд өртөд тэгээд хоригдож явахт нь Эва Милакович гэдэг одоо сэтгүүлч тэрний ингээ араас нь яваад өөрийнх нь бүх одоо юмыг ингээ судлаад буруугүй гэдгийг ерөнхийдөө одоо хэвлэл мэдээлэлээр нотлогдсон байгаа байхгүй. Тэгээд 20-оос одоо судлагдаад гарч ирснийхаа дараа өөрөө тэгээд Грект очиж амьдрахаар шийдсэн. Тэгээд энэ хүн бол өөрийнхөө биен дээр үнний төлөө сэтгүүл зүй гэж одоо юу гэдэг юм бэ? Сэтгүүл зүй гэдэг чинь одоо утга учир нь юу юм бэ гэдгийг одоо өөрийнхөө бүр ингээд ясмахаар мэдэрсэн ийм бизнесмен байгаа байхгүй юу? Тийм учраас шүү дээ тийм ээ энэ уралдааныг зохион байгуулдаг. Тэгээ энэ бол нэг 4 ангидалтай юм. Одоо шилдэг ерэн сурчлах сэтгүүл зүй, байгаль орчны шилдэг одоо сэтгүүл зүйн бүтээл. За иргэний эрхийг одоо дэмжихэд оруулж байгаа хувь нэмэр, инх тайванд оруулж байгаа хувь нэмэр гэсэн. За тэгээд бол нэг одоо ангиллынх нь тэргүүн шагнал нь бол 100,000 швейцар франк. За хоёр дахь нь болохоор 20,000, гурав дахь нь болохоор зэрэг 10,000. Тэгээд энэ бол дэлхийн одоо өнцөг болон бүрээс сэтгүүлчд нь оролцож одоо материалаа ирүүлдэг юм. Маш тийм одоо нэр төр бүхий юм юу байдгийг шагнал байдгийг тийм. Хашхүүгийн наран жаргал Globe International төв төрөмс байгууллагын үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн дарга. Уралын политехникийн дээд сургуульд дулааны инженер мэргэжлэр суралцж байхдаа сэтгүүл зүйн хичээл сонгон суралцж дулааны инженер сэтгүүлч гэсэн хос мэргэжил эзэмшжээ. Түүнээс хойш энэ салбараас холдоогүй олон улсын байгууллагад ажилласан ч хэвлэл тэр дундаа чөлөөт хэвлэлийн төлөө ажилласаар ирсэн хүн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаднаас нь санаа тавьж ажиллахаас өмнө үндэсний телевизэд сэтгүүлчээс эхлээд програмын хэлтсийн дарга хүртэл ажиллаж байсан. Ийхүү телевизийн бодлогын төвшөнд ажиллах үед яг өөрчлөлтийн он жилүү таарч тухайн үедээ Халтар царайт уран сайхны киног сонгоо авчирч байж бас 1993 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн халц мэтгэлцээнийг анх удаа зохион байгуулж байж. Ингэж ардчлалд шилжих жилүүдэд оюун санааны шилжилтэнд хэвлэлийн фронт дээр байлцсан хүн юм аа. Та өнөө өглөө юу уншиж эхлүүлв? Өнөө өглөөг. Өглөө бол би нөгөө юу яасангүй. Юм уншсангүй. Яагаад гэхээр яг өглөө бол миний өглөө бол ерөнхийдөө би бол BBC Euronews 2-ыг үздэг. Өглөө би ингээд цайгаа ууж явахдаа тэр хоёр мэдээг ингээд үзчихэд тэгээд яасан. Тэгээд өнөөдөр бол өглөө одоо би ачтайгаа. Манай ач өнөөдөр шөнө манай тонсон байхгүй. Тэгээд миний хамгийн бага ач 11 настай явдаа. Одоо 12 хүрнэ. Тэгээд ачтай байсан учраас тэр ачтайгаа бас нэг жоохон цаг өнгөрөөгд тэгээд наашаага яаран гарлаа. Өглөө юу унших вэ? Юу уншихгүй байх вэ гэдэг чинь одоо маш чухал ийм сонголт болсон байна шүү дээ. Таны ер нь мэдээллийнхээ сувгийг сонгодог бас татгалздаг энэ дадалтай танилцъя гэж бодлоо. Гэхдээ яг би одоо шүү дээ тийм ээ юу нийгмийн одоо хэвлэл мэдээлэл шүү дээ одоо тэрэнд бол би ерөнхийдөө нэг тийм итгэвтэй хүн биш. Яг би бол ерөөсөө ингээ фэйсбүүкт юутай ахгүй юу. Одоо нэг бүртгэлтэй тэгээ LinkedIn гэж ерөнхийдөө LinkedIn бол шүү дээ тийм ээ одоо сэтгүүл зүйн юм уу одоо бас нэг тийм мэрэгжлийн тийм одоо юу яадаг платформ байдгийн.
За тэгээд би бас нөгөө Балид нэг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үеэр Балид зохиогдсон нэг арга хэмжээнд оролцох гээд. Тэгээд тэд нар надаас нөгөө Индонезийн нөгөө Индонезийн салбарын юуныхаа одоо тэр үед нөгөө жиргээ гэж ярьдаг байсан шүү дээ бид нар тийм одоо бол X байсан X болсон. Тэрнийхээ аккаунтыг явуулаарай гэд над руу яхаар нь би надад байхгүй шүү дээ. Би хэрэгэлдэггүй ингээд бичсэн чи инээж байгаа хүний тийм нөгөө эмоji явуулаад тэгээд шүү дээ тийм ээ. Одоо сэтгэхүйн эрүүл мэндэд чинь тустай гэсэн тийм комент ирсэн байсан байхгүй. Тэгэхдээ би одоо Facebook ч гэсэн тийм айхтар бол итгэвтэй биш. Би ер нь өөрөө пост баг оруулж үзээгүй. Ерөнхийдөө би яах гэж ордгоо гэхээр нийгмийн одоо сэтгэл зүйг шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө нэг тийм тандах зорилгоор л ордгийг. Миний найз нар бол шүү дээ те одоо 5,000 гүйцэтсэн тэр бол ихэнх нь тийм урлагийн хүмүүс тэгээд сэтгүүлчд бол байгаа. Тэгээд дээрэс нь яагаад би тэр одоо юуг хардаг вэ гэхээр өнөөдөр шүү дээ тийм ээ Монголд шүү дээ тийм ээ юу болж байгаа Монголд шүү дээ тийм ээ ямар чиглэлээр шүү дээ тийм ээ ямар насны хүмүүс ямар мэдээлэл явуулвал шүү дээ тийм ээ бид нар шүү дээ тийм ээ зорилгоо биелүүлж чадах уу гэдгийг гадныханд бол ингээд бүр ил тод хэлээд өчөж байгаа байхгүй. Ялангуяа манайх шиг шүү дээ тийм ээ ийм хоёр том ингээд хөршийн дунд тэгээ нөгөө хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах хөөрхий гэдэг шиг одоо ийм улсад бол хэрвээ Монголд ингээд дотоодд нь интервенц явуулъя гэх юм бол бүх мэдээлэл нь байж байгаа байхгүй юу? Ямар насны бүх судалгаа. Тэгэхээр манайхан өөрсдөө харин тэрийгээ ингэж судалж одоо нийгмийнхаа сэтгэл зүйг ингэж үүштэй тийм ээ тандж одоо яаж гэнэ ямар одоо группийн ямар одоо насны ямар одоо хүүсийн хүмүүс ямар мэрэгжлийн хүмүүс бид нар яг мэдээлэл яах вэ бидний одоо бай юу вэ гэдгийг манайх үүштэй тийм ээ судалж чадчих нүггүй юу гэдг нь өөрөө бас асуулт байгаа байхгүй юу. За тэгээд одоо ингээд янз бүрийн юун дээр үүштэй тийм ээ надад бол би нөгөө өглөөд үүштэй тийм ээ амжуул би өглөө ихт ажилгүй байж байгаад амжих юм бол би нэг фэйсбүүкээр нэг ороод оройн унтахынхаа өмнө шүү дээ тийм ээ бас хэрвээ амжуул бас нэг ороод ингээ өдөртөө нэг 2 ороод заримдаа бол өдөртөө 2 байтугай орж амжихгүй тэгээ нэг удаа бол би ямар ч гэсэн өдөртөө нэг орохыг ирмэлцдэг байхгүй. За тэгээд ингээд үзэхээр тэр ерөнхий нөгөө мэдээллүүдийг ингээ харахад бол шүү дээ тийм манайхан бол ерөөсөө ингээ 2 туйлын хязгаартай байгаа байхгүй. Ерөөсөө дээд доод 2 туйл. За ялангуяа шүү дээ тийм ээ доорнод одоо нейтралны гэж үзэх юм бол тийм одоо үзэл бодол бол ерөнхийдөө айгүй ховор тийм ээ. Тэгэл эсвэл айгүй сайн эсвэл хамгийн муу тэгэл байждаг. Нэг мэдээлэл зэрэг одоо бол тэгэхээр одоо ерөнхийдөө нөгөө ЮНЕСКОгийн бас хөтөлбөр байдаг л да. Хэвлэл мэдээллийн одоо суур боловсрал гэдэг тэр одоо манай хэвлэлийн хүрээлэн бол бас нэлээд олон жил бас доктортой энэ чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр тэр бол ингээд дунд сургуулиас нь эхлээд хүүхдийг ба штэ тийм ээ хэвлэл мэдээлэл гэж юу юм? Мэдээ чи яаж бүтдэг юм? Тийм ээ? Мэдээлэл гэж юу юм? Мэдээллийн одоо ямар одоо арга хэрэгслүүд байдгийг түгээх арга хэрэгсэл нь юу юм? Энийг хэн ингэж яаж хийдгийг гэдгийг ингээд заадаг. Тэгэхээр хүн болвол ба штэ тийм ээ өөрийнхөө авж байгаа мэдээлэлд ба штэ шүүмж сэтгэл зүйн үүднээс ингээ хандаад би юг бусдаа хуваалцах уу? Юг хуваалцахгүй вэ гэдгээ одоо өөрийнхөө төвшөнд ба штэ тийм ээ задлан шинжилгээ одоо дүн шинжилгээ хийх тийм чадвартай болдог. Тэгэхээр манайд бол өнөө хэрнээ шүү дээ тийм ээ ийм төрлийн бодлого байхгүй. За тэгсэн хэрнээ шүү дээ тийм ээ нэг л гарч ирээл энийг хориглон хязгаарлана л гэд яриад дээ. Юуг нь хориглох уу, юуг нь хязгаарлах уу гэдгийг ч бас нэг төдийлөн мэдэхгүй. Мэдээлэл их болохын хэрээр энэ мэдээлэл тандах боловсрал улам чухал болоод байгаа тийм. Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуугарч ажилладаг хүн яг энэ утгаараа хамгийн сүүлд ямар үйл явдалд ямар мэдээнд илүү нухацтай хандаж анзаарч үзэж сонсов. Уу яг мэдээ юу? Уу яг хэвлэлийн эрх чөлөөний би бол ерөнхийдөө шүү дээ тийм ээ. Гол нь юу яадаг? Гол мэдээллийг бол ингээд ямар суугуудаас авах вэ гэдэг чи бас их чухал шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо манайд өнөөдөр ингээ байж байгаа шүү дээ. Энэ жижиг зах зээл дээр байгаа энэ олон телевизийн сувг одоо бүх юм сайтуудыг бол би бүгдийг ингээд уншаад авах тийм боломж бол надад байхгүй. Угаасаа шүү дээ тийм ээ тийм
юу одоо зөвхөн нэг суваг дээр 1 минут болно гэхдээ л шүү дээ тийм ээ тэр чинь бараг хэдэн цаг зарцуулагдах байхгүй юу. Тэгэхээр зэрэг тодорхой хэдэн сувгууд одоо мэдээнүүдийг шүү дээ тийм ээ гол нь үзнэ. Үзэхдээ бол шүү дээ тийм ээ хамгийн гол юм нь өнөөдөр жоохон ингээд бодох юм бол өнөөдөр ерөнхийдөө төрийн мэдээлэл давмгайлсан тийм орчин бий болчиход байгаа манайд. Одоо юу ямар нэгэн одоо эрх баригч ч юм уу те одоо ямар нэгэн төрлийн байгууллагын хэвлэлийн бахварч ч юм уу нэг юм болох юм бол ерөөсөө манай бүх хэвлэл мэдээллүүд ингээд шуурал очдог. За мэдээж хэрэг одоо төрөөс ямар бодлого баримталж байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгаа гэдгийг иргэд мэдэх ёстой, юу гэвэл мэдэх ёстой. Гэхдээ нөгөө тэрэнд нөгөө одоо олон ургуулч үзлийн үүднээс хандах одоо тийм юм нь бол жоохон бага байгаад бол би бас нэг энийг бас нэг эргээд харчаасаа гэж бас заримдаа бодогддөг юм. Цаг үеийн шинжтэй одоо асуудлууд ярих зүйл та бид хоёрт нэлээд байгаа. Тэрнээсээ өмнө Наран Жаргал гэдэг хүн яагаад энэ Globe International-ыг үүсгэн байгуулад хэвлэлийг хөгжүүлөө, редакцийн хараат бус байдал гэд энэ юмны төлөө ажилтдаг, дуугардаг ийм хүн болчихоо. Энэ түүхийг та бас нэг эргэж яриач. 91 онд одоо мэдээлэл радио телевизийн хэрэглэх газар гэж байсан. Тэгээд 91 онд бол шүү дээ тийм ээ. Одоо манай нэр сэтгүүлч Цэвлэгаа бол тэнд манай ерөнхий захирал байсан. Тэгээд манай тэр нэг гоо сайхан гэд нэг инженер бит хоёрыг англи хэл одоо сурах тийм юу боломж олгоход тэгээд Лондон явуулсан. Хэн бол гоо сайхан бол урахтд байсан. За тэгээд тэнд ингээд очиход бид нар чинь ингээд хуучин одоо коммунизмын үеийн те ингээд бүр тархиа угаалгацсан тийм ээ. Одоо ингээд хөрөнгөтөн анх удаага хөрөнгөтön оронд очиж байгаа шүү дээ. Тэгээд тэр хөрөнгөтön оронд ингээд очингууд шүү дээ тийм ээ. Бараг бидний одоо ойлгоцол шүү дээ тийм ээ. Хөрөнгөтön орнууд бол дандаа дайныг хүсэж идэг тийм ээ. За тийм учраас хүмүүсийнх нь амьдрал ядуу. Гэхдээ дандаа ингээд инээж идэг ингээд бараг худлаа инээдэг ч юм уу тийм. Амьдралны ядуу гэсэн одоо тийм л юунд очиж байгаа шүү дээ. Тий. Тэгээд очисон. Тэгээд би бол ингээд Шотланд айлд байсан. Тэгээ Их Британий зөвлөл гэж гэдэг юм. Тэр бол нөгөө битэрийн одоо зардал мардал юу гэсэн. За тэгээд Regents College гэж байдаг. Тэрний одоо Bell Language Institute гэдэг тэнд битэр нөгөө англи хэлний сураад тэгээ хамгийн сүүлд нь 2-7 хоног BBC дээр дадлаг хийх одоо тийм боломж биднэрт олдсон юм. За тэгээд одоо тэр Шотланд айлын одоо гэрээ эзэн маань бол өөрөө чөлөөт сэтгүүлч байсан. За тэгээд юу н эхнэр нь болохоор зэрэг яг англи хэл уран зохиолын мэрэгчлэлтэй мөртөө тэднийх өөрсдөө нэг PR-ын тэм хувийн компанитай. За тэгээд очиод бас ингээд сони юмнууд байгаа л да нөгөө нөхөр нь нэрштэй тийм ээ. Гэртээ ингээд байж гин. Эхнэр нь өглөө ажилтаа гэл гараа явчихна. За тэгээд нэг Шинэ Зеландаас ирсэн нэг охин тэр одоо Теса гэдэг нэг 7 настай охинтой ирсэн. Тэгээд тэрийн нөгөө ингээд хардаг нэг юутай. Ингээд бидний өнцгөөс бол шүү дээ тийм ээ. Тэгээд зарцтай. Тэгсэн ирнэ вэ шүү дээ тийм ээ. Эхнэр нь гэсэн чинь нэг даварцсан хүүхэн. Нөхөр нь гэртээ юм хийгээд ингээд бүх юм ингээд өөрчлөгдөө. За тэр утга ингээд замын хөдөлгөөний хүртэл өөртөө бараг ийшээ хараад байж ирлээ шүү дээ. Энэ талаас машин хүрээд ирнэ. Эхлээд ингээд бараг хүн дагаж гардаг энэ төр бүх юм өөр болчихж байгаа. Тэгээд яг тэр үед вэ шүү дээ тийм ээ. Сонингуудыг ингээд нөгөө ингээ харж байгаа байхгүй юу. Тэгээ сонингуудыг харахаар зэрэг тэнд одоо Guardian Enter гэдэг сонингуудыг ингээд бас ингээд ингээ харна. Тэгээд тэндээс ерөн чөлөөт хэвлэл гэж одоо юу гэдгийг ийм юм байдгийн бэ гэдгийг тий. Тэр утга анх удаага биш үү. Нийтдээ шүүх хуралд орж үзсэн. Нэг тийм хүн амны хэргийг юу яаж байгаа. Тэгээд нэг тийм шүүх хурал. Тэгээд ерөнхийдөө хэвлэл мэдээлэл гэдэг чинь одоо чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг чинь ийм юм байдгийг олон нийтийн одоо хэвлэл мэдээлэл буюу өргөн нэвтрүүлэг гэж ийм юм байдгийн энэ төр одоо өсөлтлөө илэрхийлэх хэрэгчлөө гэдэг чинь бол тийм байдгийн гэдгийг бол айгүй хийж байгаа. Анх удаа тэгээд нөө Их Британий нөгөө алдартай дуучин байдаг штэ. Нөгөө юугаар одоо доох вэ штэ те нөгөө доохор ингээд нас орсон. Тэгэхэд одоо тэр хүний нас орсон тухай тэр мэдээллийг ингээд нэгдүгээр нүрэнтэй нийтлэхэд би бол бүр чигтэхэн гахаж байгаа. Яахаараа тэр доогч одоо бидний хувьдлаар муухай өвчин тий.
За тэгээд хараа ийм муухай өвчнөөртэй ингээд яатсан ингээд нас орсон хүнийг нэгдүгээр нүүрэндээ ингэж юу яалаа. Бүр ингээд нөгөө тэр тухай бид нарт чи ямар ч тийм ойлголт юу байхгүй болохоор тэр чи өөрсдийнхөө нөгөө сэтгүүгээр яаж байгаа юм чи. Тэгээд тэндээс бол ерөнхийдөө чөлөөт хэвлэлийн мөн чанартай өсөл бодлоо илэрхийлэх гэж юу гэдэг юм бэ гэдэг тийм юмнуудыг бол ерөнхийдөө бас нэг ойлгож ирсэн. За тэгээд буцаад ирсэн чинь бол манайх бол тэр үед өштэй цорын ганцхан байсан одоо юугаа телевизийнхаас сувгийг өштэй ховчлох тухай яриа бол нийгэмд нэлээд дэлгэрсэн байсан. 1991 онд тий. Юуны анхны улс төрийн одоо нөгөө өсөглөн биш үү? Тэрний нэг шаардлага нь бол засгийн газрын мэдлийн одоо радио телевизийг бол ерөнхийдөө телевизийг ялангуяа телевизийг бол юу яах либералчлах гэсэн нэг тийм шаардлага байсан байхгүй юу? За тэгээд тэрээс либералчлахтаа энийгээ хувийн болгож одоо либералчлана гэсэн одоо тийм сэтгхүүд давмгай байсан. За тэгээд яг намайг ирсний дараа парламент захиргааны дараагаар томилогдоход бол би нөгөө BBC ингээд 1926 оноос хойш олон нийтийн радио гэж байхаасаа эхлээд тэгээд ийм олон нийтийн одоо ийм үргэн нэвтрүүлэг байдгаа гэдгийг одоо өөрөө би тэндээс ингээд ирсэн. Тэгээд яг өөрөө бас нэг хэл сурсных те BBC, KBC гэл ингээл Германы нөгөө юу трийг ZDF гэдэг тэд нарыг ингээд судалж байгаа. Тэгээд нэг ажлын хэсэг байгуулад бид нар нэг тийм дөрвөн боловсруулсан байхгүй юу? Засгийн газрын мэдлийн одоо юг радио телевизийг олон нийтийн болгох тийм дүрм гэсэн. Ерөнхийдөө телевизээр төлөрч исэн. За тэгээд яг хөө тэрийгээ бол бид нар тухайн үед байсан бүх одоо улс төрийн намуудад танилцуулаад тэгээд ерөнхийлөгч очир утгуудаар орж бас танилцуулсан чинь. Гэхдээ чи тэгээд энийг өштэй ингээд дөрмөр шийдчихнэ гэж болж байгаа юм уу? Яг хөө залууч гэж гинчээч тийм гэсэн чи үгүй эн чи хууль ах хэвээр гэд. За тэгээд тэр хуулийн тухай бол маш олон жил яригдсан. Эцэс нь 2004 оны сонгуулийн үр дүнд одоо эвслэн засгийн багцар байгуулагдсны дараагаар тэр анхных нь хуулийг яалаа штэ. За тэгээд энэ бүх үүднээс тэгээд би энд байж хахад бол нөгөө Данитагийн тэр нөгөө чөлөөт хараа тус гэдэг хэвлэл мэдээллийн юун дээр тэнд сони хэвлэх үйлдвэр байсан. Тэгээд тэрэн дээр бас нөгөө захирал хэрэгтэй болоод тэгээд тэр үед бас нэг яг англи хэлтэй хүн ховор байсан болохоор тэгээд сэтгүүлчтэй холбооных нь над руу яриад ингээд чиний ярилцлагад ороод ийш нь ажлыг хийхгүй юу гэд. Яг тухайн үед бол бас телевиз дээр нэг жоохон яриул урт төөх гэхдээ нэг жоохон юу байсан учраас би ингээд найз нартайгаа зөвлөдөж байгаа. Тэгээд тэр төс рүү явж ажиллахаар шийдсэн. За тэгээд тэнд ажиллаж байгаад 99 онд төсөл маань бол Монголын талд шилжсэн. За тэгээд тэр үед бол байна шүү дээ тийм ээ. Одоо манай алдар сэтгүүлчд Даштандуугаа тийм ээ. Даштандуугаа бол нөгөө чөлөөт одоо арчсан сэтгүүлчдийн эвлэл гэж байгуулсан. За тэгээд яг би бас тийшээ жоох идэвхтэй явж байгаа. Тэгээд бас дэд ерөнхийлөгчээр нь ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө хэвлийн эрх чөлөөнөөс гадна бас одоо мэдээллийн эрх чөлөө буюу иргэд байна шүү дээ тийм ээ. Мэдээлэлтэй байх юм одоо эрхтэй байдаг. Тэр юу ягаад гэвэл тэр үед бол ерөнхийдөө бол энэ зөвхөн сэтгүүлчийн эрхэл гэж боддог байсан. За иймэрхүү ажлуудыг ингээд хийгээд цааш нь ингээд хүлэн дэмжихэд бол ерөнхийдөө арчлалын үнд цэцүүлийг одоо юу яах баттгах тийм ээ. За арчлалын соёлыг төлөвшүүлэхэд бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол бүр ингээд суур зүйлүүдийн нэг учраас энэ төлөө ажиллах хэрэгтэй байна гэд тэгээд энэ төсөл дууссаны дараа энэ Globe International гэдэг энэ байгууллагыг бол юу яасан байгуулсан байна. Та тэгээд цаг үеийн одоо нөлөөгөөр гэхүү те ямар ч үсэн Globe International төрийн бас байгууллагыг байгуулад ажиллаж эхэлсэн. Яг хизээнээс би чи ер нь ийм үн цэнтэй утга учиртай ажил хийгээд байгаа юм байна гэдгээ илүү мэдэрч те илүү утгыг нь мэдэрч таны баттай одоо итгэл үнэмшил болж илүү бэхжсэн бол. Үгүй яг бид нарыг манайх бол ерөнхийдөө нөгөө хөдөө орон нутагт ингээ 2005 оноос хойш ажиллаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд дараагаар нь бид нар яг энэ нөгөө хууль чинь батлагдлаа шүү дээ. Энэ хууль батлагдаад бараг 2 жил болсон чи ерөөсөө нөгөө энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр манай төрөөсрөөс ямар ч арга хэмжээ авахгүйсэн байхгүй. Тэгээд тэр хууль батлагдахаас өмнөх нь шүү дээ би нэг зайлаа аймагт явж илаа.
нэг хөдөө нөгөө манайч 8 аймгийн 20 сумд ерөнхийдөө бас нөгөө зорилттой бүлгүүд байдаг юм. Тэгээд байжсэн чинь нэг эмэгтэй тэхгүй юу. Сайн байна уу та гэд нөгөө би юунаас онгоцны бодол төр хэлжсэн чинь сайн байна уу гэдгсэн чинь юу яадаг шүү. Та ч одоо яг энэ иргэдийн мэдээлэлтэй байх юу гэж яаж байгаа штэ. Бидний төлөө айгүй чухал юм хийж байгаа шүү. Та энийг даанч хүмүүс одоо манайхан ойлгохгүй юм та танд их баярлдаг шүү гэж нэг эмэгтэй хэлсэн байхгүй юу. Тэгэхэд би өөртөө бидний ажил бас ингээ хүнд хүрж байгаа юм байна гэж те. Хамгийн анх энэ хуулийг батлуулахдаа бидний анх хийсэн ажил бол штэ. Тэргүүлэх хуульчтай уулзалт хийж хийсэн байхгүй юу. Яагаад вэ гэхээр эхлээд хуульчт нь энэ тухай мэдлэгтэй байж ш бид нартай нэг тал нэг түнш болно штэ. Тэгэхгүй хуульчид энэ тухай ойлголтгүй бол яахгүй штэ. За тэгсэн чинь дараагаар нь юу яасан чинь энэ хуулийн нөгөө юугаар бас нөгөө үндэсний телевизээр одоо Сүб Батболд мөнх оргил тийм ээ бид гур бас нэг ингээ ярилцлаганд орчод ингээд явж ирсэн. Тэгсэн чинь надад тэгсэн чинь хэн тэр хэн нэлээ нэг инээдэнтэй юм хэлэхгүй юу хэлсэн бэ гэсэн чинь гэртээ ингээд телевизээр үзэл ингээд сууж исэн. Гинэ тэгэл би гарвал бас нэг энэ хууль гэд ярьж исэн чинь тэр гэрийнх нь эзэн тэгсэн би. Гэхдээ энэ хүнд одоо энэ хуулийн нэг батлаад өгчөөсэй гэсэн гэнэ. Тэгээд тэр чинь ганцхан надад зориулсан хууль биш шүү дээ. Тэр хүнд зориул. Гэхдээ тэр чинь бас тэр хүнд нөлөөлсөн байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ иргэд бол нөгөө өөрөө би мэдээлэлтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг манайх ганцхан бие биш л дээ. Ингээд манай хамт олно тийм ээ. Бүр ингээд эхнээс нь шүү дээ тийм ээ. Ингээд суурийг ингэж тавьж өгөөд яасан учраас бол би энд бол яадаг ерөөхдөө барахдаг. Гэхдээ энэ олон жил энэний төлөө ажиллаж байгаа ч гэсэн бас яг хүснээр болохгүй тийм үеч бас байгаа л да. Яагаад гэхээр ерөөхдөө арчил гэдэг бол шүү дээ яг коммунизм шиг загвар биш байхгүй юу. Тийм ээ. Тэгэхээр энэ бол шүү дээ тийм ээ. Загвар биш энэ бол соёл юм. Тэгэхээр арчлалын соёлыг хөгжүүлнэ гэдэг юм чинь бол шал өөр байхгүй юу. Тэгэхээр энийг бид нар арчлалыг нэг мод гэж бодох юм бол тэрийг чинь байнга усалж тордож явах хэрэгтэй. Тийм ээ? А яг энэ утгаараа бол зөвхөн миний хувьд бол шүү дээ тийм ээ би арчлалын соёл төлөвсөн одоо тийм орнуудыг бол ерөнхийдөө одоо Швейцар тэгээд нөгөө Скандинавын орнууд бол одоо тэр нөгөө Дани гэдтэй Швед энэ төр бол яг энэ чиглэлээр арчлалын соёл бол илүү төлөвсөн одоо тийм орны танд одоо жишээлбэл Нидерланд ч байж тийм орнууд бол байгаа тийм. А яг бүрэн юм төлөвшөөгүй байнга ингэж тордож энэ яахгүй бол нэг өдөр одоо манай нэг улс төр чинь бид нар ингээд дандаа хүний ирэх гэж яриад ах яа одоо нэг эдийн засгаа хөгжүүлээл та гэдэг байгаа байхгүй юу. А гэтэл эдийн засгаа хөгжил чинь хүний ирэхэд суурилсан байх хэрэгтэй гэдгийг тэр улс төр чинь мэдгүй л явж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр монголчууд бол шүү дээ тийм ээ ингээд нэг юм сонсон гутаа шүү дээ тийм ээ мордод давхицдаг байхгүй юу. Баахан талаар давхиж байгаа нэг өдөр морноос унчна. Унтсан хойно юу болчих вэ гэж ингэж эргэж хардаг. Мордохоос өмнө унахгүй байхын тулд бид нар яах вэ гэдэг тэр эрсдлийг тооцоолж сураагүй. Энэ бүр эхнээсээ бид нар ингээд арчилд ингээд шилжихтэй тэрий чинь нөгөө бид нар бээрээ туулж амсч ирээгүй учраас шүү дээ тийм ээ. Сайн тал нь ийм гэж харсан болохоос биш энэ сул тал нь ийм байдаг. Энэнийг бид нар шүү дээ тийм ээ. Юу яах юм шүү. Илүү анхаарч шүү дээ тийм ээ. Яах шүү гэдэг одоо тэр юм аа шүү дээ тийм ээ. Ерөөсөө нэг тооцоолоогүй учраас манай одоо зах зээлийн зарчмууд ч гэсэн те одоо хүний эрхийн зарчмууд олон юм бол бас энэ арчлалынхаа эхийн явцад байна шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө алдагдцсан. За тэгээд энэ бол чөлөөтэй нийгэм баг хинч хүснээ юу дуртайгаа хийж болно гэсэн одоо тийм юм дотор бид нар их олон юмыг буруу хийсэн, буруу эхлүүлсэн тухай байж байгаа байхгүй юу. Одоо бид нар ингээл хамгийн анх удаа ингээд нэг 2 аймагт байна шүү дээ. Иргэдийн дунд ингээд судалгаа явуулаад утсан чинь үзэхэд байна шүү дээ тийм ээ. Төрийн одоо энэ санхүүгийн тухай мэдээлэл олон нийтэд ил тод байх хэрэгтэй юу гэсэн ингээд ийм асуулт байхад байна шүү дээ тийм ээ. Ерөөсөө баг 90 хэдэн хувь нь шүү дээ тийм ээ. Энэ бол бид нар энийг мэдэх ёсгүй, энэ ил тод байх ёсгүй гэсэн хариу өгч байгаа байхгүй юу. За тэгээ 3 өдрийн ийм сургалтын дараагаар бид нар дахиад нөгөө асуултаа ингээд тавьсан чинь юунаас 70-аас дээш хувь нь шүү дээ тийм ээ. Энэ мэдээлэл ил тод байх ёстой гэдэг ойлголттой болцсон. А гэхдээ 30% нь бас нөгөө хуучин сэтгэлгээтэй үлдсэн байгаа шүү дээ. А гэхдээ 70% гэдэг бол бас их тийм өндөр үзүүлэлт байсан л та мэдээ чи хэрэгтэй.
Globe International төв хаанаас санхүүжилт авч ажилладаг вэ гэдгээ ил тод зарласан байдаг. Та тэдний вебсайт руу ороод харж болно. Тэд нийгэмд хор уршигтай үйл ажиллагаа явуулдаг компаниас, шашны байгууллагаас санхүүжилт авахгүй гэсэн дүгнэлтэй. Мөн нэг компани ивент тэтгэлгийг 20%-аас хэтрүүлэхгүй гэсэн дүрмийг мөрдөж ажилладаг юм байна. Зарим нэг хүмүүс Монгол ер нь чөлөөт хэвлэл гэж яг байна уу гэдэг асуултыг асууж хөндөж бичдэг боллоо. Үнэхээр ингэж асуух хэмжээнд хүрчихсэн юм уу? Энэ эсвэл хийц сүржигнэл гутранг асуулт юм уу? Та ямар дүгнэлттэй байдг вэ? Гэхдээ энэ бол сүржин биш. Яагаад гэхээр шүү дээ, тийм ээ? Яг чөлөөт хараат ус хэвлэл гэж юу юм бэ? Юунаас хараат ус байх юм бэ гэдэг дээр гол асуудал байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ бол нөгөө хараат ус байна гэдэг маань өөрөө улс төрийн бизнесийн, тийм ээ, одоо тодорхой тийм одоо эрх ашиг өгөхий бүлэглүүдээс ингээд хараат ус байх тухай асуудал байхгүй юу? А чөлөөт хэвлэлийн төвд бол тэдний гол юм нь бол шүү дээ, олон нийтийн эрх ашигт нийцсэн үнэн мэдээллийг дамжуулах одоо гол үүрэг нь. Хариуцлагатай сэтгүүл зүй, эерх хариуцлагатай сэтгүүл зүй гэж ийм одоо хоёр гол ойлголт байдаг. Хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр зэрэг энэ бол шүү дээ, тийм ээ, олон нийтийн итгэлийг хүлээсэн хотч нохой, олон нийтийн хотч нохой байна гэсэн гол үзэл баримтлал байхгүй юу? Тэр олон нийтийн хотч нохой байна гэдэг чинь эрх мэдэлд хяналт тавина гэсэн үг. Засгийн газрын уяаны нохой биш, олон нийтийн хотч нохой байх ёстой гэсэн гол үзэл баримтлал. А эерх хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг нь эргээд өөрсдийнхөө хэрэглэгчдэд байна шүү дээ, тийм ээ. Тэднэрийгээ бас татан оролцуулах, тийм ээ. А тэднэртэйгээ одоо тэднэрийнхээ танин мэдхүйд зориулсан, тэднэрийнхээ одоо хөсөн хүлээсэн тийм юмыг өгөө тэднэртэйгээ ингээ байнга одоо харилцан үйлчлэл байна гэсэн үг. За дээрэс нь ингээд олон ургалт сэтгүүл зүйгээд ингээд үцхээр ЮНЕСКОгийн тодорхойлолтоор бол аль болох нөгөө олон талаас нь хардаг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх юм бол энэ олон ургалч үзэл байна гэж үздэг байхгүй юу? А гэхдээ юу гэхээр өнөөдөр Монголд болохоор энэ хэвлэл мэдээллийн зах зээл чи аягүй жижигхэн байхгүй юу? 3.5 одоо сая хүнтэй хэвлэл мэдээллийн ийм жижиг зах зээл дээр өнөөдөр хичнээн олон хэвлэл мэдээлэл байна. Одоо бараг телевизийн сувг гэхэд байна шүү дээ, тийм ээ, бараг 200 шахам. Яг уу одоо тоон бол цөөрчл байгаа л та. А ялангуяа онлайн те одоо хэвлэл мэдээллийн тоо бол эрс нэмэгдэж байгаа байхгүй. За тэгээд гол асуудал нь шүү дээ, тийм ээ, эдгээр чи одоо яаж юу яагаад байгаа? Санхүүж. Яаж амьдраад байгаа юм? Хаанаас мөнгө олж ийн гэдэг чинь одоо гол асуудал. Нэгдүгээр таны дүгнэлтээр яг шудраг өрсөлдөөн байна уугүй юу гэдэг чинь асуудал. Тэгэхээр өнөөдөр бол шүү дээ, тийм ээ, би огт юу одоо бүх хэвлэл мэдээлэл аштай одоо бүгдээрээ одоо юу болчих хэн нэгэн хүнд үйлчлдэг болчих гэж одоо хэлэхэд бол бас жоохон учир дутагдaltaй болох байх. А гол юм нь шүү дээ, тийм ээ, өнөөдөр Монголд байгаа санхүүжилтийн биш дээ, тийм ээ, гол их улс өрнө шүү дээ, татварын мөнгө байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө засгийн газрын зар сурталчилгаа гэдэг юм чинь шүү дээ, тийм ээ, юу яатсан. Бүх хэвлэл мэдээллийн бараг хардаг биш тийм ээ, орлогынх нь их өсөр болчиход байгаа байхгүй. Хэвлэл мэдээллийн санхүүжилт нь ил тод байх нь шүү дээ, тийм ээ. Тухайн хэвлэл мэдээлэл өөрөө ийм үр дүнтэй хэвлэл мэдээлэл гэдэг олон нийтийн итгэлийг шүү дээ, тийм ээ, хүлээж чадна гэсэн одоо тийм юу байдгийн шалгуур бас байдгийн. Тэгэхээр таны дүгнэлтээр одоо Монголын хэвлэлүүд ард түмний хотч нохой байна уу? Засгийн газрын уяаны нохой байна уу? Одоо бол яг засгийн газрын уяаны нохой баг болчиход энэ хинхэнтэй. Яг зүгээр би бол бүгдийг биш гэхэд зарим юмнууд гэхдээ би ч одоо яг одоо ингээл бүх нэвтрүүлгийг ингээ бүх сувгийг үзэл ингээл судалдаг одоо тийм судлаач биш шүү дээ. А гэхдээ ерөнхий юу нь бол те би одоо өнөөдөр аль нэгэн хэвлэл мэдээллийн тэдний мэдээсэн эдний мэдээсэн гэх юм бол миний үздэг сувгуудыг бусад хүмүүс үздэг тийм байж болно шүү дээ. Тийм учраас тэрийг надад хэлэхэд айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол манайд өнөөдөр хамгийн их дутагдaltaй байгаа юм бол юу байна гэхээр одоо редакцийн одоо өрийн зохицуулт чинь нөгөө редакцийн төвшөнд бас байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр редакцийн төвшөнд байгаа хэвлэл мэдээллийн дотоод засаглал нь утга учир тэр нь алдагдчихад байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр редакц чинь дотроо байна шүү дээ, тийм ээ? Ёс зүйн кодтой. Одоо өөрсдийнхөө нөгөө нэг агуулгын одоо тийм нөгөө дүрм журамтай тий
Тэр нэг редакцийн одоо өөрийнх нь дүрм журм байгаа шүү дээ. Тийм. За төлбөртэй нэвтрүүлгээ, төлбөртэй материалыг одоо яах вэ? Хэвлэл одоо нийтийн хэвлэл, нийгмийн хэвлэл мэдээ, сошиал медиатаа яаж харилцах вэ гэдээ бүх юм чинь өөрийнх нь дотоод дүрм журм, өөрөөр хэлэх юм бол дотоод засаглалын шалгуурууд дүрм журм байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм юмнууд нь байхгүй нөхцөлд бол шүү дээ, тийм ээ. Редакц хараа тус байна, мэрэгжлийн байна. Одоо ёс суртахууны одоо ёс зүйт одоо сэтгүүл зүйн дүрм журм тэнд байгаа гэж итгэхэд бол айгүй ховор. Монгол улс хэвлэлийн эрхчлөөний индексээр хамгийн сүүлд буюу 2024 онд бол 108 дугаар байранд орж ухарсан. Энэ чинь 104 дугаар байранд орсон. Энэ чинь 180 орноос шүү дээ. За ингээд нийт дүнгээрээ харахаар 2020 оноос хойш бол 35 байраар ухарчихсан. Энэ юунаас болоод байна? Гэхдээ яг тэр юу ч нэ шүү дээ, тийм ээ, хэд хэдэн үзүүлэлтэр гардаг байхгүй юу? Одоо ганцхан хүний бодлоор биш. Тэр энд нөлөөлж байгаа юм бол Монгол бол шүү дээ, тийм ээ. Мэдэгдэхүйц одоо хэвлэлийн эрхчлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд бол байнга явж ирж байна. Яг чөлөөт биш. Мэдэгдэхүйц асуудлын хооронд бол за тэр олон нийтийн одоо хөргөн нэвтрүүлгийн хараа тус байдал, дээрээс нь тэр нөгөө санхүүгийн асуудал бас нөгөө яг одоо бүрэн одоо утгаараа хараа тусаар ингэж одоо зах зээл дээр оршин тогтнож ийн үгүй юу гэдэг асуудал. За дээрээс нь нөгөө сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж байгаа шүү дээ, тийм ээ, ямар нэгэн одоо дайралт те. Тэр чинь ганцхан одоо юу. За дээрээс нь яг ингээд сүүлийн үед одоо бас нөгөө саатуулагдсан цагдаа одоо хүчний байгууллага дуудагдж байгаа сэтгүүлчдийн юу өнтер гээд тийм юунууд чинь жоох нэмэгц учраас энэ юу чинь бухраад байгаа байхгүй. За эхний удаа ухрахад бол бас нэг юу байсан. Яагаад гэхээр манайхаас шүү дээ, тийм ээ. Юу яасан? Юуны хувьд ингээд дээшлээд гарч байгаа учраас тийм газруудын юу ингээд юу яаж байгаа учраас нөлөөлж байгаа учраас манай юу жоохон доошоо орчод байна юм уу? Эсвэл манайхаас доод түвшинд байгаа орны тоо нэмэгдэж байгаа учраас манайх одоо тийм түвшинд байгаа мó та гэсэн нэг тийм бодол бас төрдөг байсан байхгүй. Одоо бол яг Монголд байгаа тэр одоо байдлаар нь л шүү дээ, тийм ээ. Энд чи өөрөө юу ячиж байгаа. Ухарчиж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө хил хязгааргүй сурвалжлагч гэж олон улсын Франц төвтэй олон улсын байгууллага үүдэг шүү дээ. Тэдний гаргадаг тийм индекс байхгүй. За энэ дээр үндэслээд ерөнхийдөө юу энэ төр бусад одоо олон улсын байгууллагч гэсэн бас нэг иймэрхүү юунуудыг тайлангууд юм дүгнэлтүүдийг бас гаргадаг тийм. Төрийн нууц гэдэг одоо нэрээр маш олон мэдээллийг нууцчихсан байгаа шүү дээ одоо. Тийм. Энэ байдлыг ер нь хорн юу юм бэ? Гэхдээ энэ хамгийн гол юм наадах чи юу гэхээр нөгөө иргэдийн нөгөө мэдээлэлтэй байх эрх чинь наадах чинь маш хурцаар зөрчиж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр вэ шүү дээ, тийм ээ? Манай үндсэн хуулиар бол шүү дээ, тийм ээ? Төрийн нууцыг бол хуулиар тогтооно гэд манай үндсэн хууль заасан байна. Гэтэл сүүлд энэ төрийн ба албаны нууцын тухай хууль ингээ гарч ирэхэд засгийн газрын тогтоолоор биш үү, тийм ээ? Төрийн нууцыг тодорхой, төрийн нууцын жагсаалтыг гаргана гэдэг ч байгаа байхгүй. Тэр тусмаа засгийн газрын тогтоолоор тухайн байгууллага нь шүү дээ, тийм ээ? Өөрийнхөө нууцын жагсаалтыг гаргаад за тэр жагсаалтаа ингээ тагнуулын ерөнхий газар руу өгөхөр тагнуулын ерөнхий газар биш үү, тийм ээ? Буцаагаад энийгээ нууц дав гэсэн юм өгнө гэсэн одоо тийм процесс, тийм хууль байж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг сайд юм уу, нэг одоо төрийн байгууллагын агентлагийн ч юм уу, нэг дарга нь л биш үү, тийм ээ? Юухан нууцлах уу гэдгийг баг өөрөө шийтгэх болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр чи зэрэг тэр чинь нөгөө иргэдийн одоо мэдээлэлтэй байх хэрэг, дээрэс нь нөгөө засгийн газар ил тод байх тийм. За засгийн газрын одоо үйл ажиллагаа, төрийн ил тод байдал гэдэг бол өөрөө авилгын биш тийм ээ. Авилгыг бууруулах, авилгатай тэмцэхэд бол эн чинь өөрөө одоо гол зүйл болж байгаа байхгүй. Тийм ч учраас манайд биш тийм авилгын индексээр бид нар бас нэг тийм урагшаа сайхгүй байгаа чинь энд бас байгаа байхгүй юу? Энийг хэн манлайлж өөрчлөх вэ? Гэхдээ энийг бол юу яаж улс төрчид альва юмд биш тийм улс төрчид өөрсдөө энийг манлайлж гаргахгүй бол биш тийм ээ? Яахгүй. Тэгэхээр манай ингээд шийдвэр гаргаж байгаа хууль тогтоож байгаа хүмүүс дотор биш тийм ээ? Энэ авилгатай биш тийм ээ? Чин шударгаар одоо юу яах эрмэлзэлтэй улс төрийн хүсэл зориг гэж нэг үг байдаг шүү дээ. Тийм хүсэл зоригтой
одоо хууль тогтоогч нар аль хэр байна вэ гэдгийг л бид нар одоо харна. Яг тэгэхээр алихтай тэмцэнэ гэд яриад байгаа мөртөө энэ мэдээлэлээ нууцлах юм нь хатуу хязгаалттай байх чинь энэ хоёр ч өөрө зөрчилж байгаа байхгүй юм. Тэ? Төрийн баахан мэдээллийг нууцад авцсан. Тий, одоо жишээлбэл байна шүү дээ, тийм ээ, юу яаж байгаа шүү дээ. Одоо хууль гэдэг юм уу, ямар нэгэн төрлийн бодлого, бичиг баримт бодлого гэдэг чинь нэг цагаан дээр хараар бичсэн үг л байгаа байхгүй юу? А гэтэл үйлдэл үг хоёр нь зөрүүтэй. А тэр үгнийхээ эсрэг үйлдэлүүд нь ингээд явагддаг, тийм ээ. Тэгэхээр үг үйлдэл хоёр нь эвсэж, энэ хоёр чинь хоорондоо нийцчиж эн чинь жинхэнэ ажил үүс болох байхгүй, үйл хэрэг болно. Тэгэхгүй болохоор зэрэг одоо үеийн авилгатай тэмцэн ил тод байдгийг хангана гэчихэд төрийн нууцынхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Одоо ер нь яригдахгүй л байгаа юм. Төр юуг нуух вэ, ямар мэдээллийг нуух вэ гэдгээ өөрсдөө шийддэг болчихсон. Дээрээс нь бүх төрийн яам хажуудаа хэвлэлийн албатай болчихсон. Энэ мэдээллийн урсгал орчин энэ хэвээр үргэлжлэх юм бол ер нь юу болж хувирч байна? Яг гэвэл энэ чинь шүү дээ, тийм ээ. Иргэд нөгөө одон ургалч үзэл нөгөө одоо иргэдийн нөгөө хамгийн гол тэр нөгөө нэг одоо мэдээлэлтэй байх. Одоо өөрөөр хэлэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын биш тэ ерөнхий ассамблеийн анх дугаар чуулганы 59 дугаар тогтоол гэж байдаг. Тэр тогтоолд бол шүү дээ мэдээллийн эрх чөлөө бол хүний язгуур эрхээ. Тийм ээ? Энэ эрх нь бол шүү дээ хүний бусад эрхийн үндсэн хэмжээр юм а гэж заасан байгаа. Тэгэхээр мэдээлэлтэй байж тэр хүн эрхээ эдлэн, тийм ээ? Бусад бүх одоо үндсэн эрхүүд чинь тэрнээс хамаарах гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээлэлтэй байх юм бол иргэд нь мэдээлэлтэй байхгүй нөхцөлд байна шүү дээ, тийм ээ? Иргэд нь хүчрхэг биш. Иргэд хүчрхэг бус байх юм бол төр зэсэг дуртайгаа хий дураараа туйлна. Яг энэ өдрүүдэд улсын хурлаар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцээд эхэлчихсэн байгаа. Та шинжилж найруулгыг дэмжиж байгаа юм уу лээ? Уу яг шинжилсэн найруулгыг бол шүү дээ, тийм ээ. Энэ анхныхаа одоо анх хууль зүйн дотоод хэргийн яамнаас одоо анх юу яачаад хамгийн анхны хувилбар ингээд хилцүүлж ирсэн тэр хувилбараас бол энэ сая өргөн барьсан хувилбар бол арай дээрцсэн гэж бол би үзэж байгаа. Чөлөөт хараатус олон ургалч чиглэл мэдээллийн гол баримтлах зарчим бол олон нийтэд үнэн мэдээллийг өгөх, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэлээр хангах чинь тэр үүрэг нахгүй. Тэгээд нөгөө хотч нохоо байх. Гол үүрэг нь тэр л ах. Ямар залтуудыг нь та яг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг буюу нөхцөл гэж шинтэх болно тийм. Одоо сая тэрийг гэж бодож байгаа яах хэвээр. За дээрэс нь бол тэр яг хуу энд орсон нэг юм нь бол шүү дээ тэр нөгөө нууц их сурвалжийг хамгаалах юу байгаа. Тэр нууц их сурвалжийнхаа юу бас нөгөө эргээд тэрийг яах хэрэгтэй л дээ бас наривчлаад байна шүү дээ тийм ээ яг тодорхой болохгүй бол манай нэг гол алдаа ерөнхий хуулиудын юу бол аюу тийм ерөнхий заалтууд байж идэг. Тэгээ тэр ерөнхий заалтуудыг дагаад журам гэдэг ингэ гарна гэдтэй заримдаа байж идэг. А яг манай 98 онд батлагдсан хууль бол шүү дээ тийм ээ уул нь нөгөө Америкийн нэгдсэн улсын нөгөө нэг одоо үндсэн хуулийн 1-р нэмэлтийн өөрчлөлт гэдэг шиг одоо тийм тоглолын чанарт бичигдсэн мөртөө хамгийн гол юмнуудад заагаад өгсөн байхгүй. Нэгдүгээрх нь бол шүү дээ тийм ээ энэ хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж байгаа. Хоёрт нь нөгөө тэр цензур буюу цагтын хяналтыг хоригдчихж байгаа. Бүр ийм байгууллага байхгүй гэж заасан. Дээрээс нь төр үештэй тийм ээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшихгүй гэж заасан. Улсын их хурл үештэй ийм хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахгүй гэдэг. За тэгээд энэ хуулийг яагаад ерөөсөө амьдрал дээр хэрэгжихгүй байна гэхээр нөгөө наривчилсан заалт байхгүй. Тийм ээ дээрээс нь манай хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчид бол энэ хуулийг нөгөө одоо өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн хууль батлахтаа биш тийм ээ тэр хуулийг эргээд харж явах хэрэгтэй байхгүй. За дээрэс нь шүү дээ тийм ээ хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин гэж ярихаар манайхан биш үү тийм ээ ганцхан хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай байх тухай гэж ойлгодог. А гэтэл эн чинь шүү дээ мэдээлэл хэвлэл мэдээлэл гэж орсон бүх хуулиуд чинь өөрөө нийлжиж энэ орчин гэж чинь бий болгодог байхгүй юу. Мэдээлэлтэй иргэд хүчирхэг гэдэгт наран жаргал болон тэдний төвийнхэн итгэдэг. Тиймээс ч үнэн зөв мэдээллийг тэдэнд чөлөөтэй хүргэх орчин, тийм экосистемийг Монголд бүрдүүлэхийн тулд, бэхжүүлэхийн тулд нам дуугаар хэрхэн чухал үйл хэрэг бүтээж болдог вэ гэдгийг ажил хэрэгээрээ үзүүлж яваамаа.
Одоо бид нар нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр гар утсан дээр асар олон мэдээллийг хүлээж авдаг. Тийм мэдээллийн бохирдолтой үед амьдарч байна л та. Тэрийг зөв ухаалгаар одоо ялгаж салгаж хүлээж авахгүй бол тий. Яг энэ тохиолдолд манайх шиг одоо ийм мэдээллийн орчинтой байгаа. Тэгээ дээрэс нь авторитар дэглэмээр одоо хүрээлэгдсэн ийм хоёр хөрштэй орны хувьд манад иргэдэн яаж ухаалаг байх ёстой юм бэ? Яаж мэдээллийн боловсролоо сайжруулах вэ? Гэхдээ тэр чинь харин миний түрүүчийн яриад байсан тэр нөгөө MIL гэдгийг. Англиар бол Media Information Literacy гэдэг байгаа байхгүй. Тэр мэдээлэл хэвлэл мэдээллийн тэр нөгөө одоо юу штэ суурь боловсролын асуудал аягүй чухал байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдоо штэ тийм ээ юу байгаа. Нийгмийн сүлжээ, нийгмийн хэвлэл мэдээлэл хоёр гэдэг чинь хоёр өөр ойлголт. Нийгмийн сүлжээ дотор ч нь штэ тийм ээ бидний цахим шуудан хүртэл ороод явчихна. Тэгэхээр түрүүчийн нэг одоо буцаагдсан одоо нэг тэр хууль нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэдэг чинь айгүй бол тэр хууль батлагдах юм бол бидний баг хараад цахим одоо нөгөө одоо шууд ингээ евро нэвтрээд баг бид нар би энтэй юу харилцаж байна гэдгийг баг харах тийм боломж баг ногцохор тийм байсан байхгүй. Нийгмийн хэвлэл мэдээлэл гэдгийг бол ерөнхийдөө хэвлэл мэдээллийн нэг талбар гэж үзэж байгаа боловч тэр дотор байна шүү дээ тийм ээ. Иргэдийн биш тийм ээ өөрийнх нь үзэл бодлоо илэрхийлэх тэр эрх нь л яаж байгаа байхгүй. Тэгэхээр би нэрхээ эдлэхдээ бусдынхаа эрхийг би яаж хүндлэх юм? Миний энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө юугаар хязгаарлагддаг юм бэ гэдэг одоо тэр боловсролын асуудал харин айгүй тутамгүй байгаа ч тэр байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бид нар шууд л хараа энийг чи хаалаш яагаад тэгэхээр биш тийм ээ эхлээд биш тийм ээ ингээд нээлттэй ингээд тавиад өгсөн хүмүүс чинь тэрэнд ингээд даслалчж байгаа байхгүй. Тэр ингээд зуршлалцсан. Тэрийн гинтхэн ингээ хязгаарлах гээд ингээд цааз ингээ тавингууд тэр хүмүүс чинь өөрийнх нь эрх ингээ зөрчигдөж гин гэсэн ойлголтоор илүү эсэргүүцэлтэй ингээ тулгарх байхгүй. Тийм учраас манайд биш тийм ээ тэр хэвлэл мэдээллийн тэр одоо төрийн суурь боловсролын төрийн бодлого бол зайшгүй хэрэгтэй. Тэрийг ерөөсө бодохгүй байгаа. Одоо улс төрчид энийг бодлого болгож гаргах нь битгий хэл харин ч өөрсдийнхөө өөрсдөө ашиглаж болгож ашиглаад байгаа шүү дээ. Харин тийм. Ялангуяа сонгуулийн үеэр бол шүү дээ тэр троллрууд гэдэг яриад байгаа. Тэд нар чинь өөрсдөө мөнгөө өгөөд шүү дээ тийм ээ нэгээ гутаахдаг. Эсэргүүцэх тийм юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдөө энийг хэрэглээд байгаа мөртөө хүний нүдэн дээр нэг цэвэр ариухан хүмүүс тэгвэл өөрсдийнхөө үйлдэлийг л болчихлоо тийм. Тэрнээс гадна ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүйд бол манайхан бол ингэж үе яадаг шүү дээ. Ерөнхийдөө дарга гэдэг одоо тэр нэг сэтгэл зүй юу бол бүр ингээ хүүхдээс нь шүү дээ тийм ээ. Али хурдан хувцас хүмүүс ажлаас хожигдлоо. Дарга загнана ингээл нэг ээж аавыг айлгадаг дарга гэж нэг мундаг хүн байдаг тийм. Би том болоод дарга болно л гэж боддог. Одоо баг хүүхдийн юу баг эхнээсээ тийм. За тэгээд би дарга болцсон юм чинь шүү дээ. Би бусдаас дээгүүргээ боддог одоо тэр манай явж шүү дээ тийм ээ. Эрх мэдлэлтнүүдийн нэг тийм зан үйл байгаад байгаа юм. Джон Эктон гэдэг одоо Их Британий соён гэгээр үлэгчгүн ухаантны хэлсэн үг гэдэг. Эрх мэдэл самууруулдаг, онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг гэдэг. За дээрэс нь өөр одоо Цицероны нэг үгийг би бас хэлмээр санагдаж байгаа. Юу гэхээр хүний чанарыг таны гэх юм бол албан тушаал өгөөд үзэж байгаа байхгүй юу? За тэгээд их чи хараа яг сонгуулийн өмнө бол шүү дээ тийм ээ бүх хүмүүс ингээд бүгдээрээ байна шүү дээ тийм ээ ард түмэндээ хайртай бараг гудамжинд явж байгаа одоо танихгүй эмэгний хүртэл барьж аваад үнсгэд бэлэн айлын хүүхдийг ч гэсэн тэгээд ялчлаа ялаад эхний 1-2 жилдээ гайгүй одоо бараг 3 дахь жилээс танигдхаа байлна таньдаг хүнээч танихаа байлна бараг. Тэгэхээр яг жинхэнэ нөгөө юу нэг ингээ харагдаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр юуны төлөө эрх мэдлийн төлөө шүү дээ ингэж өхөн хатан одоо тэмцээд байгаа юм бэ гэдг нь өөрийнхөө эрх ашигын төлөө юу эсвэл үнэхээр өөрсдийнх нь сонгуулийн одоо кампанит ажлын үеэр ярьдаг тэр эх орныхоо төлөө юм уу гэдэг чинь энэ үүтлээс нь л харагдаад байгаа байхгүй. Сүлд нь. Та 10 жилийн дараах Монголын хэвлэл эрх чөлөөний үзүүлэлт энэ орчинг ер нь ямар байна гэсэн төсөөлөлттэй байна. Түрүүчийн миний дурддаг фетисв шиг одоо тэр нөгөө хэвлэл мэдээллийн биш тийм ээ тэр ач холбогдол утга тэр үнний төлөө байна гэдэг одоо тэр зарчим нь юу юм бэ гэдгийг ойлгосон тийм юу байхгүй тэгж ойлгож тийм өөрчлөлт гарахгүй ялангуяа энэ бол өөрөө яг хэвлэл мэдээллийн менежментийн асуудал байхгүй юу.
Энэ өөрчлөгдөхгүй бол энэ янзаараа л байна. Тэгэл нөгөө мөнгөтэй газрын хүнд долгоно л одоо гүдэг. Гэхдээ одоо бүх хүмүүсийг би тэгж хэлж байгаа юм биш. Гэхдээ ерөнхийд нүр төрөх шүү дээ тийм ээ. Нүүр царай нэм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хаана мөнгө байна тэрэнд үйлчлдэг тэр цаг бол шүү дээ тийм ээ. Бид нар энэ арга хэмжээ энийг бол хуулиар өөрчлөхгүй. Энэ бол цэвэр шүү дээ тийм ээ ёссон асуудал байхгүй юу? Редакцийн ёссон асуудал, менежментийн дүрм журам, дотоод засаглалын өндөр түвшин тийм ээ ил тод байдал. Энэ юмд бид нар өөрчлөлт хийх үү. Тэгэхээр эн чинь цэвэр байна шүү дээ тийм ээ манай хэвлэл мэдээллийн эзэдийн за менежерүүдийнх нь шүү дээ тийм ээ өөрсдийнх нь хүсэл зоригийн асуудал байгаа юм тийм. Өөртөө юу хүсэж чинь ямар түүнээс биш шүү дээ тийм ээ би шүү дээ тийм ээ энд ажиллаж байгаагаараа мөнгөтэй болж би баяжиг гэдэг тийм одоо юу биш тийм ээ. Энийг яаж тогтмол яаж бид нар ард түмэндээ үнэнчээр үйлчилж биш дээ үннийг бид нар яаж хэлэх вэ гэдэг тэр одоо дотоод итгэл үнэмшил биш дээ. Тэр нэг сэтгүүлч одоо хүний нэг дотоод итгэл үнэмшил биш дээ. Би сэтгүүлч болоод юуны төлөө зориулагдсан. Би одоо ингээд юу яаж яхад багшиж яхад ингээд танд яах гэж ингээд сэтгүүлч болж байгаа юм ингээд асуухаар би нөгөө телевизэн сэтгүүлч заадаг байсан байхгүй их сургууль тийм. Асуухаар ингээд харж харчихсан гоё штэй л гэж байгаа байхгүй юу. Тэгээ юу нь гоё юм гэхээр зэрэг зарим нь бол яг энэ бол тэргүүн фронтын дайчин энэ гэд гоё үг хэлнэ л дээ. Гэхдээ яг тэр тэргүүн фронтын дайчин гэж юу хэлээд байгаагаа ингэж бүр сайн ухамсарлаагүй мөртөө нэг дэвэрхүү үг хэлдэг. Тэгээд ихэнх нь өштэй гоё штэй гэж байгаа байхгүй. Гэхдээ чи яагаад заавал телевизэн сэтгүүлч болох гээд байгаа юм гэхээр яг тэр нь ингээл зарим хүмүүст бол ингээл би телевизээр гараад дэлгэцээр гараад олон хүний танил болоо л дээ. Нийт тэрийгэл одоо нэг тийм юу байдгийг тийм юу байдгийм шиг байгаа. Яагаад тэгэхээр ингээд телевизэн сэтгүүлч төр сонгоных нь ингээд нөгөө хүмүүлгийн их сургууль би өсөлжсэн ингээд тэнд орж ирж байгаа оюутныхын тоо нэмэгдчихсэн байхгүй тий. Тэгэхээр нөгөө чи яах гэж сэтгүүлч болох гэж байгаа юм бэ гэдэг шиг чи яах гэж энэ хэвлэлийг ажилуулж байгаа юм бэ гэдэг асуултыг хэвлэлийн эзэдээс менежерүүдээс асуух. Тийм дээрэс нь шүү дээ тийм ээ. Энэ өмчлөлийн ил тод байдал гэдэг бол айгүй чухал байхгүй юу. Өнөөдөр эзэд ил тод байна гэхэд шүү дээ тийм ээ. Нэг редакц юм уу тийм хүнийх нь нэрийг яг ард нь хэн байгаа юм бэ гэдэг нь тодорхой биш. Яг хөө манайхан зөвхөн таамаглаж л байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр яг нөгөө англиар бол beneficiary owner гэдэг юм уу нөгөө ашиг хонжоо олж байгаа эзэмшигч. Одоо яг тэр эзэмшигч нь хинбэ гэдгийг шүү дээ тийм ээ эргэж сайн мэдчих хэрэгтэй байхгүй юу. Тэгээ манайд одоо юу биш дээ тий баг онгоч гэмээр юм биш дээ. Гэхдээ чи одоо яах гэж энэ телевиз байгуулсан гэсэн чи хэм итгэвтэй хүмүүс хэрэгтэй л гэдэг ах юм биш тэгээд манай нэг улс төр чи юу яасан гэд нэг. За дээрэс нь манай нэг юу сумагийн юу эзэн байсан чинь телевиз рүүгээ уцстаад хөө чи миний тэдэн оны тэр сумагийн бичлэгийг одоо тавиад гэсэн чи үгүй эн чи одоо мэдээ явж штэ гэсэн чи тэр ямар хамаатай одоо шууд зүлгчихсэн гэд. Гэхдээ тийм байж болохгүй штэ эзэд. Тэгэхээр эзэд чи өөрөө сэтгүүл зүйн дүрмээр тоглодог одоо тийм бизнесийг эрхэлж байгаа байхгүй юу. Сэтгүүл зүйн дүрм журам гэдэг чи юу юм бэ гэхээр эн чинь сэтгүүл ёс зүйн сэтгүүл зүй, ардчилсан сэтгүүл зүй. За баярлалаа. Та бид хоёрын ярих сэдв их өргөн хүрээг хамардаг болохоор цаашаа гүнзгийрүүлж ярих юм бол их удаан яриад илэхээр байлаа. Таны ажилд амжилт хүсье. За тэгээ надад бас одоо энэ өөрийнхөө бодол санаа тийм ээ одоо бас үзэгчдэд ингээд дахиад нэг хүргэх юм боломж олгосон та бүхэнтэй бас талархал илэрхийлье. За тэгээд би иргэдтэй яг ингээ хандаж хэлэхэд хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол зөвхөн сэтгүүлчийн эрх биш. Энэ бол чөлөө төвлөлтөй байна гэдэг бол таны эрх юм аа. Тийм учраас өөрийнхөө хараат ус одоо хэвлэлтэй байх өөрсдийнхөө эрхийн төлөө шүү дээ тийм ээ та бүхэн бас одоо хувь нэмэр оруулаасай гэж ингэж уриалж байна. За баярлалаа. За баярлалаа танд. Хашхүүгийн наран жаргал Globe International төв төрөмс байгууллагын үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн дарга. Ардчлалд шилжих жилүүдэд оюун санааны шилжилт нь хэвлэлийн фронт дээр байлцсан юм а.